3 тэрбум бол ийм заалыг дүүрэхийн тулд 3 тэрбум дүүрэх. амар үнэтэй. 5 дахин үнэтэй. За hello guys, сайн байцгаана уу? За Goku Jimmy 7-гийн нээлт. Яг MVP пүүзний 2 давхарт манай Goku Jim 7 нээсэн байгаа. Ийшээ ороод үйл ажиллагаа хэр байгааг нь харъя. Come on. Хүлээж ийн хар та. Ой. Ой. 7-гийн талбайны нэг 640 м квадрат байгаа. Хааца босгаад хануудаа энэ болсон байна. Зургийн дахь жимээ нээлээ. За тэгээд манай үйл ажиллагаа ердөөсөө маш сайн явж байна. Олон хүмүүс ирээд бүртгүүлээд дасгалаа хийж эхэлж байна. Манайхан өнөөдөр тэгээд өнгөө хоол гоё сууд дэлгч бэлтгэл хийж байгаа. Үнэхээр гоё юм аа. Олон хүмүүс ингээд нэг заал нэрээр бэлтгэл хийгээд ингээд тэгээд цагаа өнгөрөх миний хувьд бол гоё дээ. Cardio zone 8 гүйлтийн зам 3 шат 2 цаана 2 дугуй 2 гүйлтийн хурдан зам байгаа. Yoga aerobics room боксны одоо хичээл орох болно. Йог, бүжиг олон төрлийн одоо дасгалууд орох юм өрөө байгаа. За энэ чинь ингээл bench press. Гэхдээ хардаа яг та нар андаардаа бүгдээрээ чээж хөл хийх хүн байхгүй. Хөл хийж яад энэ тэг нэ. Алхачаад болно гинэ. Сонио энэ. Энэ өвний араас хөл харагдахгүй шүү дээ. Яаж те? Бүгдээр өмдтэй байна. Хөл хийж нөө хийх харагдахгүй. Тэ? Чи юу хийдэг лээ? Слава стерон. За. Манай гимтдээ LGBT янз бүрийн тийм бол чөлөөтэй. No care, look. Тэр үнүүний хар. Hello pussy kitty. Ой. Зогсож мочоо хардаа. Таби шид хой ната. Би наа хар шиж чаа. Би наахан. Тагэр өмөд эртээ орооч харж гоо. Шалтан хүн байна уу? 5 саунд үүштэй. Уучлаарай ёо энэ хүн ууч. Уучлаарай. Нэг төлбөр хийгээд олон салбар болох боломж олгож байгаа шүү. Тэгэхээр манайхаа хичээгээрээ бас шаргуу хөдөлгөөд байвал гой битэй болно шээ бодохгүй. Ямар сонин чачин ирж байна. RD Club. За, сайн байна уу? Баяр үргээ. Баярлаа. Гадаадх жимэнээс нь баяр үргээ. Баярлаа өгшөө. 20 үрнэ гэдээс одоо ер нь бол 20 хүрэхээр юм байна. Хөрнө асуудал. Тэсээ амд ер нь бол хүрч шээ. Йогоор хичээлэхэд бас тустай. Йогоор үгүй бүх юм өмд орчих байна. Бүхэн юм заалах юм. Том хүн 200,000 оюутан 150 гэл тэгэл. Welcome everything free. 7 дугаар салбар чинь бусад салбаруудаас юугаар онцлогтой вэ? Мангар өндөр таацтай. 6 метр дээшээ байгаа. Тэгээд нөгөө саксын шидтэй. Агаар цугч янз бүрийн том хоолоо Тийм энэ амар ар шултан дээр сайн агарсан. Air condition өрдөөсөн бас олон байгаа. Тэгэхээр нөгөө жоохон тухтаа ирчүүдээ зориулаад жоохон тухтаа болгоцсон баа. Гэхдээ өөртөө угаасаа хэмжээ нь болоо ирчүүдээс 30% бага. Баатар гэсэн төхөөрөмжөөр хийх юм бол хэд болохоор
судалсан байлгүй. За бараг матриксээр бөмбөгдөл 3 тэрбум бол Ийм заалыг дүүрэхийн тулд 3 тэрбум төгрөг. амар. 5 дахин үнэтэй. Жишээ матриксийн замыг үлдэн штэ. 27 сая. Өө замыг үлд нөгөө шат 27 сая. 1 плюс 30 үнэтэй. Нагаад. Тэр гоё төхөөрөмжтэй байх юм шаардлага байдаг юм. Наталаа шаардлагагүй гэж боддог шүү дээ. Арнолдын үе чинь ямар хэлсэн те? Зүгээр л хард гэрсэн те. Бүгдээр л 30 таа байсан. Камбер, станг те. Гантилнүүд л байсан мэт. Тийм манай сандалууд нь дээш доошоо хөдөлдөг. тийм тэгэхэд л амар ахаад ингээд заавал тийм сүүлийн үеийн гоё төхөөрөмжтэй хүн бол болцонтой болох гэдэг юм шиг. харин тийм ердөөсөө ийм байна. Гол булчин ямар төхөөрөмжлөөр ажиллаж байгаа биш. Яаж бэлтгэлээ хийж байгаа, яаж хоолой барьж байгаа те. Тэгээ яаж амралтаа хамж. Тэр чинь хамгийн чухал эзээ. За Гоку жим 7 дээр ирлээ. Очкотой уулзлаа, баяр хүргэлээ. Жимтэй танилцлаа. 7 дахь жимээ нээсэн байна. Цаашаа 20-ыг нээх гэсэн. Ер нь бол 40% амжилттай явж гин. Цаашдаа 10 нээчих юм бол баг 20 тодорхой болчих юм шиг санагдлаа. Анхны 2 дахь жим нээхэд нэг ярьслага ирэхэд за 20 жим нээнэ гэхэлэр толгоонд ерөөсө багтахгүй байсан. Одоо 7 дахьын нээгээд ирэнгүүт итгэж эхэлж байна. Тэгээ энэ жим нь бол саксны шийдтэй жим гэдгээр онцлогтой байна. Тоног төхөөрөмжүүд нь хангалттай, маш боломжийн боксер хичээлэх боломжтой, йогоор хичээлэх боломжтой, кардио заалт нь тусдаа. Тэгээд өндөр таацтай давуу талууд бас их зөндөө байна. Хотын нэлээд хөдөлгөөнтэй газар буюу 3 дугаар хороорлын 1000 нэрийн барааны хажууд байрлалт юм байна. Дараагийн салбарт дээр уулзцгаая. Тэгээд манай камерамен хийвэл миний влогуудыг оруулаагаа. Олон влогууд бэлдсэн маа оруулахгүй л байна. Сони хүн. Амжилт хүсье. Бай бай.